За баярлалаа. За баяр ёслол бол зөвхөн одоо ёслол хэв заншил гэхээсээ илүү хүмүүсийн сэтгэл зүйд одоо дархлааг бий болгож өгдөг ийм нийгмийн одоо үйл ажиллагаа. Гэхдээ нөгөө талд бол энэ өдрийг сунгах, энэ өдөртэй холбоотой ямар сөрөг үр дагавар байдгүй гэхээр энэ яаралтай тусламжийн үйлчилгээнүүд, за нийгмийн эмзэг бүлгүүдэд байнгын одоо хэрэгтэй үед тусламж үйлчилгээ хүргэдэг салбарын асуудлууд дээр ямар өөрчлөлт гарах болоо гэдгийг ер нь судалж үзсэн болов уу? Яагаад тэгэхээр хэдийгээр бүхний төрөө баярлаад одоо баяраа тэмдэглээд бүгд амардаг боловч эрүүл мэнд, за хүний амь нас, за хөгжлийн бэрхшээлтэй хүн, ялангуяа нийгмийн үйлчилгээ авдаг, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг бүлгүүдэд тэр үеэр бол ингээд нөгөө бүх юм ингээд хаагдаад амарчхлаар хамгийн их одоо орхигдож бас хохирдог асуудал гардаг. За дээрэс нь баяр ёслолын үеэр хамгийн их гэмтэл, осол, эрүүл мэндийн бас юм дуудлагууд бас бий болдог. Тэгэхээр энэ дээр ер нь ямар одоо үр дагавар гарахыг надад ирсэн материал дээр бол би хараагүй байгаа учраас тодруулж бас асууя. За хин хариулах уу? Зөвхөн гүшүүн Уян гүшүүн. Саранчлон гүшүүндээ баярлалаа. Яг энэ чиглэлээр болохоор тань одоо гишүүдэд тараагдсан хуультай холбоотой судалгаа тэр холбогдох одоо тайлангуудад дурдж судлагдаагүй. Гэхдээ таны хэлсэн зүйл бол үнэн юм лээ. Гэмтэлтэй холбоотой, гэмтлийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэхтэй холбоотой асуудал бол хөндөгддөг. За өшөө бас нэг зүйл нь болохоор яг энэ одоо үндснийхээ хоёр баярыг ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Наадан болон цагаан сар ярьж байгаа. Энэ баяр жил болгон бямб нэм гарагтай амрах ёстой өдрүүд нь давхцаад байдаггүй. Давхцсан тохиолдолд ямар нэгэн байдлаар засгийн газар дандаа одоо хойш нь шилжүүлдэг юм л. Тэгэхээр ингээд эдийн засгийн хувьд нь судлыг гэсэн ч шилжүүлэхгүй байсан тохиолдол байхгүй учраас одоо судлахад тийм яг тоон тийм шинжилгээ гаргаж тавихад бол хүндрэлтэй байсан. Тэгээд 9 нийт яг энэ нийтээр тэмдэглэдэг баярын тухай хуулийн талаар зохицуулагддаг 9 баярын 16 амралтын энэ өдрүүдийн агуулга бол нэмэгдэж одоо баярын тоо нэмэгдээгүй. Ер нь бол нийтээрээ хуулийн заалт 22 оноос хойш байхгүй байхад хүртэл засгийн газраас зөвлөсүгэ гээд тогтоол гарахад нийтээрээ монголчууд дагаж мөрдөж байгаа энэ зохицуултыг хуульд нь хим хэмжээ байдлаар тусгаж өгөх зүйтэй юм байна. 22 оноос хойш байхгүй байгаа заалтыг арай боловсронгуй болгоод заавал одоо засгийн газраас тогтоол шийдвэр гарахыг хүлээхгүйгээр яг найруулгын хувьд хуульчдтай сууж агаад хэрвээ үндэсний энэ хоёр баяр маань амралтын бямб нэм гарагтай давхцах юм бол хойш нь шилжүүлэе гэдэг зохицуултыг найруулж орсон байгааг бол харж байгаа баха. За эрүүл мэндийн яам болон одоо бусад гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гих зэрэг эдгээр яамдуудад бол холбогдох судалгаанууд бол байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр яг холбогдох чиглэлээр нь бид нар бас хяналт хийж энэ дээр нь анхааруулгыг өгч ажиллах нь бол зүйтэй байх гэж бодож байна. Тодруулах уу? Атганы Саранчлон гүшүүн тодруулъя. За баярлалаа. Яг нь ер нь бол ингээд статистик харах юм бол авто замын осол, гэмтэл, бэртэл, за архитын согтурхтай холбоотой асуудлууд, зарим төрлийн хүчирхийлэл бол баяр ёслолын үеэр, урт амралтын үеэр бий болдог юм бүгдээр мэдж байгаа. Тийм болохоор энэ хэдийгээр одоо бид нар баярлаж амархан зүй ёсны хэрэгтэй энэ дээр анхаарах хэрэгтэй боловч нөгөө талд яг энэ салбарын асуудал нь удаашрчдаг, үйлчилгээ нь хошо болчдөг. Тэгэхээр энд нэг цөөхөн хэдэн хүмүүсийн хохирол үүсдэг учраас альва хуулийн одоо төсөл, альва энэ одоо цаглбар өөрчлөлт хувааруудыг ярьж байгаа бол тухайн салбарын онцгой байдал, за эрүүл мэндийн салбар, гэр бүлийн одоо салбар, хүүхдийн салбарынхан бас давхар хараа хяналтаа илүү эсрэгээр өндөржүүлэх ёстой гэж би боддог. Тийм болохоор энэ асуултыг асууж байгаа. Тэгээ хууль санаачилж байгаа хүмүүс болон энэ хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс энэ дээрээ бас анхаараасаа гэж хүсье. Баярлалаа. За Банзарчийн төвшин гүшүүн. За энэ нийтээр тэмдэглэх баяр ёслолын болон тэмдэглэх өдрүүдийн тухай ганц нэгэн одоо асуулт асууя. За яг нь ер нь бол цагаан сар улсын наадмын тухай бол энэ амралтын асуудлуудыг бол дэмжиж байгаа. Гэхдээ өнөөдөр бид нар бол
нийтээр тэмдэглэх баярын өдөр одоогийн байдлаар бол хуулинд 10 өдөр байж байгаа. Бүхэл бүтэн 10 өдөр. Тэгээ энэ нь бол ямар нэгэн хуулиар цаашаага хэдэн ч өдөр болж задрах эрсдэлтэй. Тэгээд нэг талаас энэ өдрүүд хэтэрхий олон байна. Нөгөө талаас энэ хөдөлмөрийн тухай хуульд одоо жишээлбэл хөдөлмөрийн тухай хуулийн 109-4 дээр хэлж байгаа шүү дээ. Нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундад цалин хөлсийг 2 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан. Бид нар энд нийтээр амрах өдрийг нэмээд байхад л нөгөө жирийн бизнес эрхлэгчдийн хувьд бол одоо дундад цалин хөлс нь өсч идэг ч юм уу, тасралтгүй үйлдвэрлэлийн процессных нь өртгөх нь өсч идэг. Энэ хятад зэрэг юм улсуудад бол ингээ бүх нийтээрээ амралтын өдрүүд нь ингээ гараад ирэхлээр эдийн засаг нь сэргэж идэг. Яагаад гэх юм бол нөгөө хөдөлмөрийн хууль нь тусдаа зохицуултаар явдаг. Энэ нийтээр баяр амрах өдрүүд нь бол одоо төрийн албан хаагчдаа төлөхөд хамааралтай. Хувийн болон одоо бизнес эрхлэгчдийн хувьд бол ерөөсөө тэр хөдөлмөрийн хуулийн дээр байж байгаа одоо манай Монголынхоор зөвлөх юм бол цагаан сар улсын наадам тэгээд амралтаа бүтэн амраах ёстой. Жилийн одоо хагас бүтэн сайнны амралтуудаа бүтэн тооцож олох ёстой. Бусад өдрүүд нь бол ажлын өдөр байхаар ингээд салгаж зохицуулдаг. Тэгэхээр манайд энэ хууль эрх зүйн орчныг нь салган зохицуулах боломж юу байна? Хэтэрхий олон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдтэй болоод байгаа юм биш үү? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт. Энэ нийтээр тэмдэглэх баярын өдрөөс цагаан сар улсын наадмыг нь үлдээгээд бусдын зүгээр тэмдэглэлт өдрүүд болгочвол яасан? Яг энэ одоо жижиг дунд үйлдвэрлэлийн худалдаа эрхлэгчид, хөдөлмөр эрхлэгчид бол одоо энэ гарч байгаа хөдөлмөрийн хуулийн заалтынхаа дагуу бол энэ өдрүүдэд хохирол амсаад байгаа байхгүй юу? Салбар дэмжигдэх биш. Тэгээ энэ хоёр асуултанд нь хариулж өгөөч. За уян гишүүн. Төвшин гишүүнд баярлалаа. За одоо нийтээр тэмдэглэх баярын хуулийг бол анх 1999 онд монголчууд батлаад түүнээс хойш бол хэрэгжиж байгаа хууль байна. За 2022 онд хөдөлмөрийн тухай хуулийг дагаад яг өнөөдрийн одоо бидний хилцэж байгаа энэ өөрчлөлттэй холбоотой яг зохицуулалтын үндсэн залт нь бол байхгүй болсныг эргэн сэргээж оруулж ирэхтэй зөвхөн наадам болон цагаан сарыг нь одоо зохицуулттай бай. Бусдыг нь бол хэрэв амралтын өдөр давхцах юм бол тэрийг ямар нэгэн зохицуулалт бий одоо байхгүй байдлаар бол оруулж ирж тусгасан. Тэгэхээр яг энэ хуулийн төсөл өнөөдрийн хилцэж байгаа байдлаараа болохоор одоо энэ хоёр том одоо үндэсний хэмжээний баярын асуудлыг бол ярьж байгаамаа. За төрийн байгуулалтын байнгын ороогоор бол яг энэ хуулийн төсөл хуваарлагдаад хилцүүлэгцээ. За хилцүүлэг явагдаж байх үед ажиглагдаж байсан нэг зүйл нь болохоор манай улсын хурлын гишүүд хоорондоо бол ер нь бол үзэл бодлын хувьд хуваагдж байсан их онцлмоор байсан. За зарим нэр бүхий гишүүд бол ингэж байгаа. За хүн бол бүтээмж бүхий ажил одоо гүйцэтгэх ёстой, бүтээмжтэй байх ёстой. Тэрэнд бол амралт зайлшгүй шаардлагатай. Заавал үндэсний хоёр одоо баяраа сугалж аваад бямб 8 гарагтай хэрвээ тухайн жилд давцахгүй ч болж давцвал яах вэ гэдэг нийгмийнхаа хим хэмжээг яах вэ гэдэг зохицуултыг нь хуулийн дээр суулгая гэж бол зарим нь үзэж яхад зарим нь ер нь бүх баяруудыгаа ингүүл яасан юм бэ? Бид нар чинь 9 баярыг энэ хуулиар зохицуулдаг. Нийт 16 амралтын өдрийг л ярьж байгаа. За бусад улсуудтай харьцуулах юм бол энэ дунджаас доогуур үзүүлэлт юм байна. За энэ итгэх жишээ нь 42 хоног 365 хоногийн 42 хоног нийтээр тэмдэглэх баяр байдсан байна гэх жишээтэй гишүүд хуваагдж байсан. Тэгээ олонхийн саналаараа мөн засгийн газраас санал авсны дагуу өнөөдөр за үндэсний хоёр баяр наадмынхаа нийгмийнхаа асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр нь санал нь ороод ингээ өнөөдөр эцсийн хилцүүлэг бол явж байна. За ингээ эдийн засагт хүндрэлт одоо жижиг дунд байгууллагуудад хүндрэл учруулж магадгүй гэсэн шүүмжлэлүүд бол ирсэн. За олон төрлийн шүүмжлэлүүд ирснээс бас нэг зүйл байсан нь одоо эерэг талдаа үйлчилгээний салбарт бас хэрэгтэй юм уу? Олооныг дараалаад ажиллаа гэхэд зарим нэг үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх иргэдийн тоо бас ихснэ. Тэгэхээр одоо ийм байдлаар эдийн засагт бас нэмэр одоо та түрүүн Хятадд нийтээрээ амрахад дотоодын эдийн засаг нь яаж одоо дээшлдэг талаар ярьсан жишээ бүхий одоо саналууд хүртэл ирж исэн. Тэгээ нь бол одоо нийгмийн чиглэлийн хуулийн зохицуулалт юм. Одоо хоёр том баяраа л авч өнөөдөр бол бид нар эцсийн хилцүүлэгт шилжүүлж байна. Гэхдээ улсын их хурлын гишүүдэд биднэрт одоо бүрэн эрх байгаа. Яг энэ хоёр баярыгаа л яг энэ хуулиараа авч үлдээ. Бусад баяруудыг тэмдэглэлт өдрүүд болгоё гэсэн өөрчлөлтийг бас үзэл баримтлалын хүрээнд бэлдээд өргөн барихад бол бүрэн боломжтой юм лээ.
За. Гомигабатар гишүүн алга байна. Сандгийн Бямцэгт гишүүн. За нийтээр тэмдэглэх баяр ёслолын амралтыг одоо зохицуулах гэж одоо орж иж байгаа нь хуулийн төслөөр ерөнхийдөө дэмжиж байгаа. Энэ хууль батлагдаад нь 22 жил болсон байна. Зохицуулагдахгүй асуудлууд амралтын өдөр 7 хоногийн ажлын өдрийн дундуур таарчих юм бол шилжүүлэх үү, шилжүүлэхгүй байх уу, амрахгүй байх уу гэдэг одоо нэлээд асуудлуудаас үүсдэг. Үүнийг зохицуулах гэж байгаа сайшаалтаа. Монголчууд үндсэндээ 365 хоногийн нэг 120 хоног орчимд амарч байна. 7 хоногийн хагас бүтэн сая өдөр, дээрээс нь одоо нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд 10 өдөр. Ингээд 120 хоног. Үлдсэн хугацаанд ажилладаг. Тэгэхээр энэ одоо амралт, ажлын бүтээмж, амралт хоёр бол хоорондоос зохистой харьцаатай байх ёстой. Энэ зохистой харьцаа алдагддаг. Дээрээс нь 7 хоногийн дундуур одоо нэг өдөр амрах маргааш амралтын өдөр гээд амарч ирснийхээ маргааш ажлын өдөр гээд тэр хэмжээ одоо ажлын бүтээмж буурах